Загвар орчин шинжилгээний газрын мэдээлэлээр энэ сарын 29-ний хүртэл цагаагаар тогтоон дулаан байх төлөв гарчээ. Хурдан тус 24-нд хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд хинтийн уулархаг нутгаар, 28-нд хангаа хөвсгөлийн уулархаг нутгаар, 29-нд хинтийн уулархаг нутаг хэрлэн онон уулз голын өндөөгөөр ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-аас 10 м, агаарын хим хангаа хөвсгөлийн уулархаг нутаг хүрэн бэлчээр эдэр дис голын өндөөгөөр шөндөөн хасах 25-аас хасах 30 хэмийн хүйтэн, өдөртөө хасах 7-оос хасах 12 хэм. Алтай хинтийн уулархаг нутаг туул тэрэлж голын өндөөгөөр шөндөөн хасах 18-аас хасах 23 хэмийн хүйтэн, өдөртөө хасах 4-өөс хасах 9 хэм. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөндөөн хасах 3-аас хасах 8 хэм, өдөртөө хасах 1-ээс нэмэх 4 хэмийн дулаан. Бусад нутгаар шөндөөн хасах 9-өөс хасах 14 хэм, өдөртөө тгээс хасах 5 хэмийн хүйтэн байна. 22-ноос баруун аймагуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна. Улаанбаатар орчмоор хурдан тус орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 м. Агаарын хим хугацааны ихээр хүйтэн шөндөөн яармаг сонгоны орчмоор хасах 18-аас хасах 23 хэм, бусад хэсгээр хасах 11-ээс хасах 16 хэм, өдөртөө хасах 4-өөс хасах 9 хэмийн хүйтэн байна. 23-наас өдөртөө бага зэрэг дулаарч шөндөөн яармаг сонгоны орчмоор хасах 14-өөс хасах 19 хэм, бусад хэсгээр хасах 9-өөс хасах 14 хэмийн хүйтэн, өдөртөө хасах 1-ээс нэмэх 4 хэмийн дулаан байна.